Эхлээ гоё одоо яг 1 2 3. Дахиад эхлэх юм биш. Дондор За сайн уу? За сайн байцгаана их хүнд үзэгчтэй. Сайхан наадсан. Сайхан наадснаа сайн байцгаана. За сайн байцгаана. Одоо хоёр ганцаарыг харсан чи гоё болчихлоо. Манай нэр мэр чи яг юу гэж хэлэх юу юм байх юм биш бас. Эхлээ гоё одоо яг 1 2 3. Дахиад эхлэх юм биш. Дондор кат орно шүү дээ. Энэ ямар урбан так шүү дээ. Мэргэжлийн кат хийдэг хүн байгаа шүү дээ бол тоо. Тий. Одоо шууд юунаас яриад. Вайс юу сүлд юу яриад дуусчихлаа. Нөө хэсгийн 16 мургаагаа л яриад дууссан. 16 тоглолт явцсан байлуу. Тий. Тэгэл 8-аас нь хайцсан юм уу Тэг яг 8-аас нь л хайс тий. Хаягч яах вэ? Би урагшаа явлаа. Болдоо баруун тийшээ явлаа. Манай Наадам боллоо. Наадмын амралт эхэллээ. Бүгд л ийштэйшээ бутрлаа гэж. Наадмар чи бүх тэмцсэн үү? Метро мен одоо тэмцсэн ш. муур нохоо Хин хооллоо. блэ? Энийг тэмцлээ ш. Хин блэ? Үгүй нөгөөд нь блэ? Батмагнаа. Бат үлзэн штэ. Бат үлзэн үү баавгаа гэдэг. Бат үлзэг тэмцэжсэн чи. Онааш. Тэг ялчвал. Тэр ч тэнгисээ бол онцгой байгаа тий. Үгүй мэдэх. Тэр орхон барьд бярдаалсан баха ернэс. Би өндөр мөндрөөс жоохон Хамаарч тийм бяртай. Манай орхон барьд бөхтөр ч ухаантай юм байна. Бөхөөс ч гадуурч бас ухаантай, нүүрс мүс гаргачдээ юм байна. Юм хийждэг залуу байна. Физикл дээр бол зүгээр л хөөрхөн хүүхдэл яваа. Тийм шүү дээ. Тэгсэн чинь хүүхэд зэрэг тийм цаагараас нүүрс говчилж ин. мэдхгүй дээ цаана. Манайс өөрөө мэдхгүй хармадаад хичээл дээр. өөрөө мэдхгүй байжсэн чил баг хэрэгтэн болоо. Тэр нүүрс нь зөөгдсөн байв. Орхон баяраас хаат бас зөөгдсөн байв л өхө зүгээр. Гой тий. Зүгээр тэгсэн байж болно өстэй. Наадам гоё боллоо. Орш хэрүүлэг боллоо тий. Хэрүүл зөндөл байл шүү дээ. Нүгэн дээрээс. Наадам бол хэрүүлэг болсон тий. Наадмын дараа ер нь тэгэл Тий, дараалал асуудалгүй юм гэж байхгүй бол. тэр ч уг нэг бүх үздэггүй тэгэл эхнэрээс л сонслоо шүү дээ орхон баярын тухай. Тийш дархан баяр. Орхон баярыг өргөжлүүлээ дараас нь бас зөндөөл юм боллоо гэж тий. Надад мэддэхгүй гоё мөнгө цаас зохицуулчдаг эхнэртэй бол л. Би бас бодлоос ч ямар гоё одоо орхон баяр мөн Ямар гоё. мэдээгүй байж байгаа л гинт ингээл хөөш энэ юу вэ гэлтгсэн чи нутгийн боё. Баяртам. Бид тийд орхицсан шүү дээ. За ингэ нэг аягандаа явсан. Нэг нь гахлаа аж. Кат хөө манайх чи яг рилээр байд шүү дээ. Наач бичиж гин үү ер нь. Бичиж. Рилээр л хэлсэн дээр шүү дээ. Яа хатаг банхны жоо удаан хийгээгүй гинт студи рүүгээ ороод Бишүүргээ тань. Эндээ. бишүрхтэй шүү бас. Ямаалаас юм бэ бас. Гшээ. Ямаалаас эцэг. Бүгдийн шаагаад штэ энэ үн чи. Аюу шүү. Хараал марал байлаа. Харин тийм үү. Сүүлийн үед нь подкаст жоохон юутай Монгол хүмүүс жоохон нэг жоохон юу Хамгийн хараалтай подкаст чинь тэр мөн биз дээ. Урбан токс. Аюу шүү. Тэр нь нэрийг хэлээч жинхүүдээ энэ одоо итв хүлээж авахгүй байгаа. яахан хараал марал буруудал тийм дэрэмзэг оош монголчууд. Манайхан ч их эмзэг арт хүн болсон байна. Их өөд чинь доо юу. Харин тэгээд 3 сая цөөхөн хүн амтаг энийг бодлын гайч юм уу тий. Гэхдээ анх удаа баг ханагт бүр арай л авш. Чи тэр Капо вердэ чинь тэгээд ямар хөөрхөн тэгээ бодоод л цөөхүлээ. Тэр 300 мянга таньдаг юм аа. юу яагаад байна те. Капо вердэ тийм нэгдмэл байгаад байна те. Юу нэг стрессгүй юм Тий. Бид нар тэгээд одоо Тэгээ биднээс тэгээд нэгэнтэйгээ барьцаал энэ чигээрээ байв. бид нар стрессээ бууруулахын тулд бидэрт нэг жоохон далай малаа юм шүү дээ. Ер нь хүмүүстэй трэц орхоос байлмаар трэц ч одоо шинэ үеийн фейсбુક болоод гүр Монголын ховж одоо тэнд л шүү дээ. Би тэнд л мэдээлэл авч шүү дээ. Тийм үстэй. Мэдхгүй би тэр зүснийх ордог шүү дээ. Facebook хаяа альтлаа. Бид өөрөө лайк дараг байх тийм пэйж мэж дээр лайк дарсан гэж байхгүй шүү дээ. Мэдхгүй. Наа зарим тэгээд идэв Өөрөө шүү. мэдээгүй байх хүн дагцсан байдаг шүү. Харин тийм санаа. Гайхаад. Би ч үүнийг бол орой хүнжилтэй ороод баахан анлак хийдэг. Өөрөө мэдээгүй байхад охин багада. Өөрөө мэддэг байхад багад лайк дараа. Өөрөө мэдээгүй байхад намайг хүн хардаад байдсан шүү. Өөрөө мэддэг байх. Яагаад сая баг нэг мессеж явчих. Өөрөө мэддэг байхад баяжсан байгаа байхгүй тий. Нүүрс зарцсан. Тэр нь өөрөө мэддэг биш. За шиггэлт өндөрлөх үг шүү. За зэрэг дуусгах үг. 8-ын ихний тоглолт юу байсан бэлээ? Мартчих. 8 ч одоо нэг онц. Үзэл байсан.
Харчил. Жоод одоо bracket гэж бичээл. Юу гэдэг лээ 8 гэж. Шүүгийн 8 Шүүгийн л 8 шүү дээ. Тий. Танаас гинти ороод бэлдээгүй байхад юу 8 асууч юу? Раунд 16. Шүүгийн 8 ихнэд болж Франц, Марокко шүү дээ. Тэрэн дээр Франц дахиад бэлтгэл хийсэн шүү дээ. Тэгэл тий. Хөнгө атлетикийн нөхдүүд ороод тэгэл сайхан. Хашд Франц, Марокко. Гэтэ уг нь Мароккоч уулын ус. Айгүй айтайхан тоглож ийсэн шүү дээ. Энд дээр тэр юу бас юм ирсэн юм шүү. Юу лээ тэр Испани унтааж өвчлээ нэг. Нилээн өндөр албан тушаалтай чи яг талбайтай Франц хаана байгаа маа ингээ нэг самсргүй хилцний хүн хэвлэлийн хүн сонсцсон ч гэлээ өөр. Тийм одоо болсон байл ш. Тэнтэл дээр одоо Үний юм чих. Сонсооч яах. Үний юм чих. гэжгүй нилээн тийм өндөр баг хааны хүн юм ааш. Тэр одоо зүгээр тиймэрхүү яг талбай дээр яг Франц хүн хэд байгаа маа ажиллаа тиймэрхүү юм ярьсан. Тэр нэг тоглолт үзээ яваад байсан нөхрөө. Баг магадгүй баха. Тийм юм. Нэртэйгээ яваад Твиттер дээр яваад Капа Вердед баяр үргэж мөргээл те. Тэр үү? Үгүй юу? Тэр чинь гэхдээ англи юм шиг би тэгж бодлоо. Айлаа ханхуу манхуу хэлбэдүүлчихвээ. Айлаа ханхуу гомдоочих. Тэ Яаж ийсэн тэгэл хин чарсан тэгэл баахан гүрдээс харлаа юм байна шүү дээ. Тийм үү? Хар нэг цагаан гэлтэй. Тэгэж надаас одоо үний юм одоо яалтай гэлээ. Тэгээ Мароккотой бол зүгээр л бэлтгэл хийдгэр л. Ер нь Франц ч одоо нөгөө нэг хинтээ Испантай тоглохоос өмнө зүгээр бэлтгэл хийгээл яваад байсан шүү дээ. Энэ бэлтгэл хийж явж байгаа хамгийн амар нь Францтай үзсэн баг Парагвай юм шүү. Баг Парагвай жоохон сандрагцсан. Нэг нөөлөн ч тэгээд цагаан нац тий. Хамгийн үзээтэй байсан одоо Парагвай л болж таарсан. Испанч ганц юу Марокко гэж идэр ажиллаа. Үүн үзэл хийсэн марцсан байна. Испанч яар уг тожигдсон. Ер нь нэг зовоогүй нэг шуугаан тариал сүржигнээл нэг тийм. Явж баг Испантай ч хамгийн эвгүй үзсэн манай ахын баг биш. Нэг хожигдсон биз дээ. Испан. Хэсэгтэй баг хожигддаг баха. Нэг ч хожигдаагүй ч Месси очиж байгаа шүү. Ганц хожигдсон. Испан бол тэнцсэн байж байгаа. Тийм нэг Австрийг хожиж маждаг наач юм. 1-0 2-1 те нэг бөмбөгний зөрүүтэй л яваад. Тийм. Чимээгүй байж байгаа даа. Тий. Гарч ирсэн гэх үү. Тий. Хүлээлт бага байсан гэх юм. Испани ер нь хүлээлт бага байсан хүмүүс. Бага өстөө сошиал ярихдаггүй байсан шүү дээ. Миний хувьд ч гэсэн тэр нөгөө Вильямс нь байхгүй болохоор тэгэл нэг онцсон юм байхгүй багц. Магадгүй л. Тэгэл хэсгийн ихний тоглолтуудыг үзчихэл нөгөө Аризабали чинь ер нь гол тоглогч юм байна гэл. Тийм шүү дээ. Хүмүүс ч өөртөл одоо сошиал мошиал тэгтгүү иргэн тойрч гэсэн одоо Аризабали голдж байгаа лээ. Авахгүй хаал явахгүй л гэсэн шүү дээ. Ямаал тэгээд нэг гайфагүй ч гэсэндээ айгүй гоё тоглолчлаа гэж бодсон. Эсвэл зүгээр багийн тоглогч юм бол бас. Роналдо, Неймар хөгсөн хүмүүсээ одоо сүүлийн жилүүд гээд бас Неймар ч бас бодоорой гэсэн байл шүү. Гэхдээ бас нэг яригдахгүй байж байгаа л ингээл гараад ирлээ. Хамаагүй зодог тайлхаас Неймар гэж жоохон бодоорой гэсэн. Last Dance-ууд бол яг Испаныг дарцсан байна тий. Тий, ер нь бол бүгд томчуудаа хүлээсэн. Томчуудаа ярьсаар байгаа л шүү дээ. Роналдо, Неймар нэгээр үйл аль тэгэл үз ягаад тест те. Сошиалар бол тэр муу талбай мохорт Родри тэгэж ажил хийж байгаа хинч харсан гэж те. Тэгээд Англи, Мексик тэгэл юу мөгөл Норвег гэд бүгд тийм л юу гэсэн те. Капа Верде мэртэй гэл. Тэр Францын дараа чи хин тоглож байгаа. Испан, Бельжум. Бельги юу ч болоо. Бельги, Испани. Энэ юм болоог тий. Өөрийн нэг шүүгийн баг энэчээс хамгийн амар тоглолт яасан баг тэр нөгөө Норвей тэгээд Аргентин шивцаар хоёр. Норвег Англиэрээс хоёр тоглосон. Тэ нөхөрсөг. Эхний гол бол цөм цогс. Энэ хоёр гол чи хин Беллинхэм авдаг лөө. Ойлын жүүд ав. Харин тий. Манай ч хоёр. Энэ жилээр караштай болсон. Жүүд ч ажилтай. Төлмөл болс ганган бол шүү. Тийм болохоор л дөнгөж 18 стэд нь одоо дугаарыг мөнхлөө стэд тэр клуб нь өөр. Хааландыг бол арай хараачлахгүй байл. Арай царайгуутай байл шүү. Тийм дүүн айгүй адилхантэй. Жүүдтэй. Тийм тэгтээ жоохон царай муутай тий. Жоохон жүүдтэй татбай. Дүүнэр жоохон царай муутай болсон. Хахал хамгийн юм аваад үлддэг дээр нь тий. Дүүнэр нь л яасан. Хин аяч одоо нэг баг юм уу? Хевэр юм уу? Дүүн одоо Боруссиад тий. Сэлгэн ч юм уу. Хааланд Беллинхэм ярьж. Өнөөдөр ч тэрвэрлдэж мөрөлдөө бөөн юм болоо. Беллинхэм ч одоо Реал байгаа шүү дээ тий. Ер нь бол Хааланд ч Реал руу авах. Хааланд ч Манчестер Сити л. Яг Пепиг байхад том гэрээ хийсэн л дээ Сити тий. Игзээч явахгүй маягийн юм болсон. Тэгсэн чинь
Пеп явуулсан чинь одоо бүгдээрээ л нэг сонир болчихлоо шүү дээ. Яг нэг хөлөгдөл толгойг юм байна. бүгд явъя л гэж шүү дээ. Ер нь бол явсан ч яах бол маяг юм ярьж шээ. Нэг үлрэл үзүүлэх. Пеп ч одоо манай Нолны Одиссегээр л одоо Одиссес нэс ёо. Ааш тэр түүхийн сонсон 10 жил хотыг бүслээ Трой яаж эзлэх вэ гэдэг модоо дондроо байжсэн чинь хөш гэж морь хийгээд тавьчихлээ тэр шиг л. City Paris Saint-Germain хоёр чинь нэг эзэнтэй хэлгүй лөө. Гүү баха тэр зүгээр спонсор өөр тий. Энэ өөр баха ер нь. City-ийн одоо системний Пепи үед бол аюулсаа хөгжсөн болохоор асуудал билгээд л шин. Яа намруу хийлээ. Яагаад амруу яах вэ? Энэ жилийн City-г юу гэж бодож байна? Хааландыг. Энэ жил л юу вэ шүү дээ. Дараагийн дугаар дээр л ярий тий. Лигийн тухай. Тэгээд да нэг хөлбөмбөг юу дэлхийн аврагд бас хаалгатай. Тиймэрхүү Месси Сала хоёр ч гоё тоглолт болсон ш 8 дээр ч тий. Тэр бас юу юм. Тийм шүү дээ. Тэгээ Арс Тэр нь Египт бол хожоод гараад ирлээ шахуул болсон. Үгүй 2-0 болгоцсон. Хожсон байсан биз дээ. 2-0. Тэгсэн чинь нөгөө хоёр төвийн хамгаалагч жаа гэж бузарлаа. PSG энэ хоёрын юу өөр юм бэ? Ромеро ч юм уу. Ромеро ч гусч аянгуудаа нөгөө манай багж гарч аваач чихээ тэгээ байхгүй шүү дээ. Манай тэр тэгтээ юугаа тоглолтоос Египт Аргентин хоёрын тэр тоглолтоос жоохон Египт юу цаашаа гарцсан байсан шүү. ер нь сошиалаар бол жоохон Аргентин айгу бүлэдтэй л байсан шүү те. Сошиалаар бол Аргентин бол нэр нүүр одоо манай Нью-Йоркийн фэнүүд л угаа адил. Тийм л. Салаа хожсон байсан бол яах вэ? Тэгэл яах. Цаашаа жинкээс ирэмгийн морь шиг шаах байсан. Үгүй яах вэ? Бараг Гаш ирвэл Швейцараа бараг барахгүй. Барах үйл үү. Үгүй тэг Швейцар уг нь айгүй гоё болж байгаа. Тэгэл улаан аваад тэгэл бүр ингэ. Тийм шүү дээ. Тэр улаан бол үнэ зүгээр л. Швейцар бол яг жоохон өөрчлөлтсөн шүү. Тэр нөгөө хин Швейцар ч юм биз дээ. Нөгөө хар довтлогчтой. Тийм. Тэрний тэнэглэлээр дууссан шүү дээ. Ер нь бол цаа. Тэр бол аим гоё болсон. Нэг гол оруулсан. Аюу гоё болсон шүү. Тэгээд тэр ямар илүү Имболо гэж. Тийм имболо. Гэхдээ тэр одоо яг өөрийнх нь тайлбар дээрээс нь камерын бас нөгөө өнцгнөөс бас ингээ харахаар бас яалч ингэ нөгөө хөл нь бас тээгл унтсан байж нэг болохоор ч юм шиг санагдсан шүү. харахад л өстой зөв зүгээр шууд өөрөө очиж наалдаа унаашаас. Би бол хит өдөр юм үзсэн шүү дээ. Унтсан л хэлж. Хаашаач унжаа юу одож унж байгаа юм те. Тэргүүл авцсан юм байдлаа эслэж. Яа марч. Имболо гэдэг. Арзил гэдэг. Арзил гэж одоо Аргентин яаж иж байгаа л ингээл гол оруулах юм те. Ингээ сүүл рүүгээд нэг гэхлээ нэг гол алдчих юм бол тэгэл жичирсээр байгаа л тэрийг нэг эртхэн шиг алдчих баг юм тий. Саяч тэгээ сүүлийн тоглолтын дээр оройтч алдаал тэгэл хов болж байгаа. Тэгээ сүүл рүүгээд тэгэл зодон болоо шүү. Тэр сүүл рүүгээ нэг бооч моо одоо дагцдаж магд. Тавирч мөрөө яагаад аа. Энэ зав. Англи Аргентины тоглолт бол юу болсон шүү дээ тий. Эхний үе бол өстой жинхэнэ бозор тоглолт болсон шүү. Тийш маа жүгд ч юм уу стресс. Тийм штэ. Аргентин англич юм. Тий 10 тоглол нэг алдаа. Месситэй биплээд гэсэн штэ. 10 тоглол нэг алдаа гаргасан шүү. Өө тэр Стичон ч гэсэн амар ах шиг байлаа шүү дээ. Хоорондоо нүүгэлтэл. Тэгээ би чинь нэгдүгээр үед баахан алдаан дээр бэт тавьж хоёрдугаар үед дээр нь бэт тавьж байхгүй. Би тэрч болж гин үү. Хүлээсээр гал унтааш. Тэ. Яагаад шинэ нэг л рекорд нь гаццсан юм уу? Энийг зураас яваад байгаа юм ёо. 3 цаг 5 цагаас тоглолт үзсэн гэж там баг. Харин өчигдрийн финалийн тоглолт бол үнэхээр би бол ингээ замд явсаар гал орой шинэ хөлн бот тоглоно тэрнээс өмнө онтчих гэж бодвол жоохон унтаал явсаар гал орой 12 гэж ирэл тэгэл хүлээгээл хөвтөл ясаар гал наа. Манай мангрууд бол яриад байгаа байхгүй. Аврагуудын лиг шүн үздэг л шүү. Тэгээд чи аврагуудын лиг чинь 7 хоног 2 тоглож байгаа. Чи бүтэн сар ингээ шүнжэнгөө бамбиртж байгаа чи хин үзэх юм тийм биш. Тэгээ наадам дээр таах цаа тэгэл. Яг ажил амьдралгүй юм байгаа бол. Ачаас хэцүү юм байлаа. Ажилгүй би ч үцээд хэцүү байл. Тоглолт ихээс 30 минут өмнө асар руу ороход асарт нь 5 хүн байна гэдэг шүү дээ. Өгтөө ялч бас гороос хэцүү юм лээ. Гэтэ хаяа сониг уцаа ухахаар ингээ зүгээр дөрмөрөө хөрч. Яг юм хүлээгээд ингээ байхад нэг хүрэл нойр хөрөл ингээл бүр дүнкцээр байгаа л тэгэл зарим тоглолт унтаад гэст хоёр дугаар. Миний амир үзмээрээс хоёр тоглолт хоёулаа үзэж чаддаг шүү. Норвег англи хоёрыг үзмээрээс финал үзмээрээс тэгэл хоёулаа нь үзэж чадсан гэдэг. Энэ Аргентин Швейцар хоёрын нэг өглөө 5-аас исэн болохоор 5 тусч нэг. Швейцар бол харамсалтай шүү дээ. Балаа хар юмнаас болж тий.
Имболо гэхдээ ерөөсөө хизээж ухаарахгүй тэр нэр үнэхээр усан толгойд тэр чигээрээ л Уул нь гоё бийтэй юм. гоё шүү дээ. Би хаал янз бүр. Арайч бол эвгүй. Гэхдээ яг тэр ингээд ирчиг авчихсан тий. Цацаар. Тий. Тэр бол яалчих нэр аавра болоо гэсэн шүү тий. Яг нэг цасан бүгдийн эффект хийдэг шиг уулаа өрөөгөөс доош ингээд нэг тэр шиг тийм болцсон байсан. Швейцар бол уул нь бол тэр яг зүүрлж хэлэх юм бол нэг тийм гоё дөрмийн ном шиг л баг байсан шүү дээ. Яг гоё ингээл. Жишээ нь имболоч бузарлаа хийчих жоох. Бразил Норвегид хожигдоод болчихсон тий. Хааланд ч нэг шалгаж байгаа гэлээ. Оруулсан ш та. Англи Аргентины тоглолт бол гоё болсон. Месси бол Англи Аргентин гоё. Тэгээ дээшлэл нөгөө одоо Франц ма Испаня. Энийг харнаас үдч чадаагүй. Юу ч үзээгүй байдаг шүү Өө чи үзэг байгаа мó. Хүүхдүүд үнэхээр хөл бөмбөг сонирхож анх удаа ч юм уу үзсэн бол Испани нөгөө жигүүрийн хоёр хамгаалагч ямар хөдөлмөрч тоглогч байдаг юм. Үнэхээр харах хэрэгтэй. Ер нь бол баг хайлайтуудыг үзэхэд бол хэрэгтэй баха. Тэр хоёр бол үнэхээр бузарлаа шүү дээ. Бүх тоглолтын дээр тоглолоо. Тэгээд бүгдэн дээр нь жигд тоглолоо. Поро, Кукурэ одоо хүн болгон л доош нь дээш нь ярьдаг. Тэгээд Кукурэ яг үнэхээр ажиллаж юм байна. Кукурэла гэдэг дуутай юм билээ. Яшэр Кукурэ бол Вильямсын орон зайг баг хангалттай аваа явуулсан шүү. Зүүн жигүүр дээр бол. Тийш Тэ ороо гараад дамжуулалттай тий. Олсож угаасаа тэр аврагын лигээрээ хэлсэн байлээ шүү дээ. Хэвлэн оролт дээр одоо тоглосон хамгаалагчдаас хамгийн эвгүй л өтө Кукурэ. Босд нь бол нэг амдагцсангүй дээ л гэж хэлээр. Хамгийн эвгүй л Кукурэ л байлаа гэсэн. Тэвэндээч баг нэрээ Испани бол Францыг бол тэгэл Үсэнд нь нөгөө нэг үсэнд нь гар орооцолтой бол хоошо татагдаад унжихтай хөлний явж л байгаа. Өө тэр олсож жоо хүн чанаргаас үсдэж мүсдэж гэж байгаа. Тэгээ зуурлаад унжихтай тэр бөмбөг рүү явж байгаа. Мөлхөөд явж л байгаа. Дөрүүлээ. Тийм л байх хэвээр. Гэтэ энэ жил угаасаа яг дэлхийн авраг дээр тэр Ноно Мент шинэ Кукурело ирч юм уу ингээ хөөрхөн ингэ сүлбэлтцээ. харь тий. Тэгээ нөгөө талд Поро ч ямар авир бензин дуусдаг. Таас хамгаалагч гялтайхан Поро л байсан. Тэгээ сая дэлхийн авраг дээр Поро орж Порогоор л байлаа. Поро ч Поророо та хийчихэж байгаа. Порор Гол тийм Францыг ингэж бүр 2-0 гэж бодоагүй шүү дээ. Би бүр одоо ингэж 1-0 болохоор за 2 дахь хагас алнаа гэж хүлээж байгаа унтаадагцсан удаа дотроо зүүдлээ. Эмбапе ч торын цөм цохоод 2-1 болцсон юм бол өгөө сэрэ харсаар 2-0 болчихсон. Үнэхээр Дембеле байсан уу байгаагүй. Дембел бол байгаагүй манай одоо шүү дээ. Өмнөний л хэллээ. Тэгээ нөгөө талдаа тэр нөгөө Динийг гаргаад димээсэн. Хүмүүс ч одоо хамгийн их яагаад байгаа ч одоо тэгэл нөгөө сэлгээ мэлгэнд нь одоо нэг ситиг нөө черк гэдэг гайхал. Тэр мэрийг одоо яагаад эрт гаргаж болоогүй юм. Одоо тэр Динигээс өөр хамгаалагч байхгүй юм уу? Бага мөртлөө одоо Дешами ч одоо ясэрүүл тэр оронд нь Камавингаг тавьчихад бараг азаргалчаар байсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь дуудаагүй шүү дээ. Дуудаагүй шүү. Тэгэхээр хин авч тэр Динийг тавиад нөгөөтг нь авчиж агаар дээр хий өшгөлж 11 өгөө те Ямаал чи ядчих тэр юу юм бэ? Ямар сони эвгүй юм бэ те? Энэ харин өндөр болцсон байлаа. Байхгүй мөртлөө нэг эвгүй ингээд хайшаа гарааны тесрэлт гэх юм хайшаа те. Өндөр болцсон байлаа. Эмбапе нэрийг хажууд нь зогсож байгааг харсан чи өндөр нь баг яг чацсан байл шүү дээ. Айгу хордож хилчих юм а те. Энэ зээл хоёрын стэн санаатай сабак л. Амар хуурахгүй мөртлөө тэр бөмбөгөө залал энэ гараад жинхэнэ хорыг готгодог. Ямаалын өдөөс Динийг тавьдаг нэгдүгürt миний хувьд бол алдаа байсан ба. Тэгээд тоглолт унчаад ахад тэр оруулж байгаа сэлгээ мэлгээ бол. Упаменга бол алаа өстэй. Орж ирээд. Тэгээд яа. Голын дамжуулт өглөө төвдөн таслаа. Эртнээс тэгээд бузарлсан. Солиго одоо яг эрт хийх байсан юм уу? Эмбапе ч одоо 1-0 2-0 болоод тэгэл царай нь ховсъя гэж. Би бол бодсон ш. Дишан бол дасгалжуулж биш юм байна гэж бодсон ш. 30 оны юугаа тасалжуулна гэдсэн шүү дээ тий. Одоо Зидан авцсан юм шүү дээ. Зидан маргаад авцсан юм шиг. Би тэгж ойлсон. Ер нь зарлцсан шиг санагдсан шүү. Тэгээ Дишан бол үнэхээр дасгалжуулагчийн тийм гоё скил дутчихлаа, чадвар дутчихлаа гэж. Чадвар хийсэнгүй. Тактика ядаж эргүүл яах чи ядаж тоглогчийнхаа байрлалыг сольдог ч юм уу те. Тэнд одоо бүтэн 40 минут одоо ташуулсан нөхдүүдийгээд яах хэвээр. Амтан болгосон шүү дээ Испани. Амартай ч ер нь тэгэл тэргөөсөө Испани дасгалжуулагч нь ч гэсэн хэлсэн л гээд бидэнд хэлээс нөгөө өнөөдрөө үнэхээр шилд яг баг нь л хожлоо гэдэг. Яг сайн баг нь л хожлоо гэдэг.
Сайн гэдэгт бол ер нь яг баг болсон л ажлаа. Хувь тоглогчдын яг скил дээр бол угсаа ярих юм байхгүй л. Францтай тийм хувийн скилтэй бол бид нар үл юм ярихгүй наад танах. Яг вэ Барсагаас тики така ихсэн үү ер нь. Пепес тики така ихсэн үү Барсагийн. Тийм л. Гэхдээ Барсаг одоо тэр академи ч л одоо. Тэр тики така л өнөөдөр хүртэл аваа явчихлаа. Ер нь айгүй зовлонтой байхгүй Испаний үүдээс тоглохоор. Одоо жишээ нь чи нэг нөхөр байла өөдөөс чинь Испани нөхдүүдтэй тоглоллоо тий. Нэг гурван нөхөр чиний хажуу зогсчоод хоорондоо дамжуулаа яваад ахаар чамд хэцүү. Би дондор нь шууд бөмбөгийг уншаа. Зовлон өстэй. Би шууд уншин шүү дээ. Айгүй хэцүү. Ер нь Юу унах би шууд уншаал баруун дараад та. Араас ингээд шууд жавж руу өгцнөө буцаад төв рүүгээ татаад хойш явснаа дахиад цааш нь яваад ингээд хүний толгой авааруулаа. Би бол зүгээр баруун гараад яг өөр хоорондоо уцаах гал байж суужаад. Өөр хоорондоо дамжуулаа. Ерөнхийдөө тики така бол айгүй зовлонтой. Ингээ болдго юм биш чи бүр сайхан уцаа авчих юм биш. Манайч байн ба уц руугаа хараад яг TikTok хараад. Тоглоомч эсрэг багийн үед айгүй зовлон баггүй Испани үүдээс тоглоно гэдэг чинь. Би бол нервт ингээ намайг тойруулаад нэг 3 баачка ингээ гачин бөмбөг дамжуулаа намайг шоглоод байгаа юм шиг. Би бол очиж шууд улаа удсаавна яа. Тэгж болохгүй байх. Хүнийг тэгтлэн зовоож байгаа байхгүй Испани. Тэгээд завсан гэх юм уу ямар ч. Финалийн тоглолтын хадгалаараа. Финал бол жоох өтөрт үзлгүй. Энэ тоглолт ихний үеийн л үзлээ тэгээд. Хоёроос нь хөрх би энэ дийлээ. 2 3 удаа нэгэндээ өгч хаялцаа угшаа очоод тэгээд таслагдлаа. Тэгэхээр сони юм дааг нь тэгэл сайн. Яа чадсан гэж шүү дээ. Гэнэ яд ч нэг тийм нэг юу вэ? Багалжаад шүү дээ Испанч. Бөмбөг өгөхгүй ш. Онтол баг хаалга руу баг цохоогүй юм аа ши. Бөмбөг өгөхгүй шүү дээ Испанч ямар байг. Аваа гүйтс юм уу ш. Бөмбөг өгөхгүй яалдахгүй энэ урагшаа очихоор буцаага бөмбөгөө татаад авчих. Ерөөсөө юм хамгаалтын шугам юм бол заваар болж байгаа байхгүй яасан юм. Испан тэгээд юу шинэ өчтөр баг финалыг юм болсон юм уу гэж. Өнийг тийм шаснаггүй юу. финал юм уу зүгээр жирийн тоглолт шиг нэг сонь нэг аавраа надад. Юу болоо Speed дуулсан, BTS дуулсан, Justin Bieber дуулсан, Post Malone дуулсан, Madonna дуулсан, Shakira дуулсан. Ер нь нэг тийм суперстарын тоглолт болоод. Постын хувцсыг нь л бахан харлаа би. Тэгэхээр нэг сонь ингээ финал гэсэн мөртлөө тэр нэг сонь өдөр нартай байж магаа нэг сонь юм шиг. Эсвэл тэр Катарын нэг финал бүр тийм амар байсан болохоор тийг санагдаад үлдсэн юм болоо. Яг финал гэсэн чинь нэг финал биш юм шиг. Хүрлийн төлөө тоглолоо. Финал гэсэн чинь финал биш. Постын хувцс нь гоё те. Жинхэнэ копо ийстэй. Тийм. Тэ? Цаа чи нэвтрүүлээ өөрчлөө гоё болчиход байна. Жинхэнэ покет гин. Pocket гэмээр яг сайхан бодсон юм аа хийчихээ нэг once pocket ирээ. Готлоо чис тэрийг Цаа чи нэрээ өөрхөн тураад стилээ өөрчлөөд Аз найзахантай болсон гэсэн шиг л хэлсэн шүү дээ. Тэгэл өмдөн нарийсаа. Нарийсаа л. Аз найзахантай болсон чи скини болоо. Маш найз зөвхөн бас их хөдөлгөөн мөхтөөс чухал байна уу? Чухал. Амар чухал. Тэгэл хоолон. Манай ч одоо Имбапег ч одоо баг сүултээ баг найз охин баг Испани болохоор баг зөөлөн тоглосон хаад өөрөг тийм үнцэг гаргаж ирэх гэдэг юм байна шүү. Одоо тэгтээ сонирхолтой те. Одоо наа чи нэг хэдэн оддын хугас юм чинь тэгээд нэг тусгай бааранд орон тэрэнд нь ордог нэг хэдэн сексэс юмнууд байгаа те. Тэгэл Тийм л юм байл. тэднүүсийг эргүүлж мүлждэг идэ охтууд байгаа. Хөөрхөн шүү дээ тэднүүсийн хүрээлэл чинь те хоорондоо сэлгээ суучин те. Тэгдэж шүү дээ. Шүү дээ сэлгээдтэй шүү дээ. Одоо Ким Кардашиан ч манай Левис Хамилтон сэлгэцсэн шүү дээ. Ерөөсөө нэг ясэрүүл тэгэл нэг л бааранд орж байгаа шүү дээ. Кендал байна. Тэ? Би Кендал гэхдээ одоо эрэгтэй хүмүүс үлбэр алах нэ гэж. замнал тий. Монгол эрэгтэй хүмүүс дээр шүү. дээ. Тэгээд зүгээр нэг энгийн гай биш байгаад байгаа. Тэдээс дандаа од хүмүүс байгаа шүү дээ. Маш таа саксчин сонирхоо сүүлд одоо Джекоб. Тий нөгөө нэг жүжигчин Джекобтой ирэхэд байгаа шүү дээ. Джекоб гэдэг л үү. Тийм шүү дээ. Япори тоглолт. Эпоригийн нэр биш үү өөрийнх нь. Эпори тэр баг Джекоб. Джекоб орол алдартай шүү дээ. Ориг нэрийг одоо ингэ. Ер нь бол дээр үедэл тамирчид бол жоохон боловсрал нэмэгдээ байсан. Тэгэл хэдэн сексэсийн хүүхнүүд чинь сайхан мадлаа л сайхан гой хувцсан өсөөл сайхан өөрсдөө хижээлэгдэг байлаа шүү дээ. Оо энэ шүү дээ. Жинхэнэ нэр нь нугасаа баг Джекоб Эдлард тэгээд баг Эпори дээр хүртэл Джекоб байдаг шүү дээ. Тэр юм л. Тэгээд сүүлд энэ чинь Франкенштейн энэ тоглоод лаас энэ үз. Манай Степи ихнэр чинь таваач.
Амжилтынхан нар. Гэхдээ нэг хэсэг юм яриад сонирн болгосон шүү дээ. Левандовски ихнэр чинь бас дасгалж өгч шүү дээ. Тийм. Степ ихнэр бол нэг сонирн юм ярьсан Шүү шүү. нөгөө юу яасан шүү дээ. Юу юм нөгөө алдартай хүний ихнэр явах юм хэцүү байдаг гэд өөрийн гэсэн карьер явахгүй. Янз бүр юм хиймээр өгдөг тэгээ хийж болтгүй ухааны юмэрээ шүү. Өөрийнхөө карьерийг баг одоо эхлүүлмээр юм ч илүү. Харин тий нэг тийм яриа тэр нь. Тэгээд нэг подкаст Йовонд орж исэн чинь шалтан залуугаараас ярилж урлаа шагаад. Нөгөө бүгд ингэж авч байгаа юм шиг юу үзэл үзүүлээд. Тэр нь тэгээд энэ хэсэг жоохон хэвээр. Тэрийг юм болсон шүү хэвээр. Тэр шарууддаг сэн би зарим нь ойлгохгүй юм аа. Тэгвэл нэг явдалтай тамирчин байгаа биш шүү дээ тий. Амар монд юу шүү дээ. Суперстар хүний ихнэр одоо тэгж яриад тийм юутэй өдөрч муухай санагдсан шүү. Мессигийн ихнэр шиг амаа татал улам царай орол байж байгаа. Роналдог ихнэр шиг. Роналдо чи солиод ш. Цаашаа шалж байна. Мессигийн ихнэр бол тэгэл анхны гачин монкор хүн байсан. Одоо ч юу вэ шонтгор болсон. 5 6 настайгаас нойрч өөр хэрэгсэн. Айш юм би. Байнга талдаг. Степхэн ирсэн ч гэсэн тийм. Тэгэл одоо баг нөгөө би даасан юм бит юудаг үлээ. Independent woman. Өөрийн гэсэн юм алга гэдэг. Тийм. Өөрийн гэсэн нэр төр алга. Нэр төр алга ухааны юм ирсэн ш. Тэр нэр төрөөр яадаг вэ? Яг хоо тэгтээ тэгэл эмхтэн хүн бас тийм байдаг л да. Тэгтээ тэгэл. Тэгээд тэрийг өөрөө хоорондоо яриад зохицуулсан шүү дээ. Тэр нөө унтлахын өрөөнд ярьдаг юм а тэргээр. Бас наад хүнхнээр урбан токт оруулах. Юугээс. Наад хүнхнээ урбан токт оруулаа. Төмсгөө яриад юм байхгүй. Юу яриад юм бэ? Энийг авчиж аваа болтаа. Аснаа. Ай дивснэ. Хиддэг минутан дээр 27 амар өндөр харагдаад. Юу бала нөхдүүдийг урбан руу оруулах шүү дээ. Одоо энэ гайг болсон юм шиг лээ. Тэгээд дээрээс нь нөгөө нэг ээж аав гэсэн бас амар олон жил гэрлээд амар олон жил ихнэр нөхөр ээж аваад өнгөр хэдэн жилийн өмнөөс тэгээс алдсан шүү дээ. Степи тий. Тэгэл аав тэгэл юмуд яваад л шүү дээ. Гэнэ санаа. Америк сони тийм олон жил тэгээд шараад юм би ойлгох. амьдрал тэгээд салт бол зүгээр салчдаг юм байл л дээ. Монгол ч гэсэн ихтэй. Яг хурд ч гэсэн ярих юм бас жоохон бодож байхгүй. 40 гараар салцгаач тийм шүү. Юу шүү. Хамаагүй юм ярьчигдэг. Тийм байлээ дээ. Эдэн заас нь бол 40 өрөөг болох. Яа тийм бахан дөхөж явна. 40 хөрсөн. Яс атгалах гээд шүү. Тэгтээ одоо степи ихнэр дээр бол ингэ доосхий да. Одоо тэгээ гайгүй юм шиг үлээ. Салах статистикийн юу чинь харахад бол 40-с 50 насны хооронд ихэнх салалт нь болт юм биш. Би бодож байгаа үг тийм. Тэгсэн чинь тийм л үт юм биш. Тэгээ одоо ч гэсэн хүн болсон юу салбал те. Нэгнээсээ залхаад эхэлдэг гэж магадгүй баха. Ер нь жоохон хайр бага байвал тэр сэтгэл зүйн юм шиг юу юм шүү. Жоохон одоо тэгээд нэг жоохон дутуу үетэй өргсөн хүмүүс бол явандаа тэгээд нэг жоохон хөгшрөө салах материал өндөр байдаг баха те. Бас төвчээд байгаад байхгүй л. Америк кино ядчих бид нар салтыг зүгээр энгийн юм ойлгоцсон. Монгол ёсоор бол Америк кино, Франц кинонууд жоохон зөөр салчдаг те. Тэгэл хүүхд нь явж лээд ээж доошлаа, аавын доошлоод хоёр талаас сайхан худлаа цохилдуулж мөд гусаал те. Тийм хүмүүс байна. Юу вэ? Энэ хаанаас ийш өсөрч байна. Ой, степ ихнэр ба энэ хажуунаас степ ихнэр ярьж орол дээ степ. Степ ихнэрийг хин гинэ. Аяша кариг гэхгүй. Урбан токт орлоо. Аяша. Тэр салт тэр нь хэцүүлтэй. Өдөр сэтгэлд судлаач яриагаар бол ер нь тэгээд хүмүүс айгу буруу юу яа ижлэгэн хүнээ хайх нь буруу гэдэг. Өөр юм дими бадлаа гоё нөхдүүд байна. Бага шүү дээ. Ким Кардашьян юу Кендалыг ярьж байгаад орцсон шүү дээ. Кендалыг X-ийг талж байгаад. Кендал бас яг ясаар бол урбан токт орох Тэ. хэрэгтэй. Зөвлөгөө авсан зөвлөгөө гэх юм. Positive America гэх юм. Positive America гэдэг шоу гэдэг одоо. Уруулагч хэд сонсохгүй дулдаа л гэж хамаагүй ярьж байна. Жерард Пике ч бас ноот ш. Тэрийг бас урбан токт оруулах. Шүү дээ сүүл нөгөө хоёулын сая харж ирсэн нөгөө. Тэгээ Victoria's Secret-ийн модель нэг барьцил модель шүү дээ. Чи нэг долоо залуутай гэрэл. Өө сакс ч юм бараг хажууд нь хандц юм биш үү? Доллар сакс ч мэд юм тий. Гэхдээ доллар ч нэг сонио нэг Бруклин нийт тоглодог үлээ. Одоо тэгтээ ингэ нүд чинь доллар болчихоор тэгээ зүгээр л харна үстэй. Зүгээр харагдахад л доллар үстэй. Яг нэг адреналин юм аа гэж ялах. Одоо энэ нийгмийн эмзэг юм ярих. Одоо ер нь доллар гээд ярьчихвал бас. Долларыг тэгээ албан ёсоор юу гэдэг долларыг тэгээ. Мэдхгүй. Та яг л авшруулаад би жүгөө.
Зүгээр юу гэж хэлдэг. Дараа нь эдит Гэт бил оруулж уурлаад өштөр идэд бидээ. Нэр албан ёсны үг нь юу гэх юм. За энэ дуусгаад хэлнэ. Дуусгаад чаачи бидгээс сууж байгаа хэлээ да. Сая ямар мохоо хэлчихэ. Тэгж хэлэхгүй шүү. Дэлгэр хүмүүс. Одоо дэлгэр хүмүүсийг мохоо хэллэг болоо шаач. Ямар монголхон хэлсэн ба шүү дээ. Монгол хүнийг хэлсэн ба шүү дээ ер нь. Нийт дэлхийг дээрс тархан суугаад дэлгэрчүүд байгаа. За би бас юм шүү. Мохоо эвгүй байгаастай. За тэнийг ер нь яг энийг яг Аа олсон шүү. Чи урпа тавхрё. би ёо. Энийг ер нь яг чанга дууд ивсэн чинь энэ дэр нь яг. Энийг болохгүй мэрэлэн доон чангараал. Тэгэл дугаал. Сая тэгээд Аргентин ихэн Роналдогийн ихнэр яагаад бай Аргентин Тийм нэр ихнэртэй холбоотой юм чинь сайхан. тэрийг яагаад яагаад шалчнаад юм одоо ч оддын өвчин тусцсан. Аргентиных нь Аргентин тий. Энэ чи ирлээ эзэл юм шиг л шүү дээ. Аргентин юу Португал хоёрын микс ч гэлээ. Миксүүд гоё зэрэг тий. Өн цус холдох тусмал угаасаа царай орно шүү дээ. Тийш тэгэл одоо энэ барьцилчууд чинь Түмэн амтны цуглаан болохоор тэгэл захын охин л одоо модель байт юм ааш бод. Тий сүүлийн үед ихтэй тэгэл дандаа л тиймэрхүү хүмүүс гарч ирж байгаа шүү дээ. Бүгд л одоо энэ дэлхийн тийм entertainment юу гэж бүгдийг релизүүд батсан. Тий манай степ ч бас тийм релиз ер нь бүгд л тийм болчиход байна шүү дээ. Степ гоё тий шингэн зарайтай тий гоё релиз тий. Биолог талаа мал амтны талаасаа ч гэсэн тэгэл явж байгаа дараатлагдж байгаа залуучууд нь бүгд цайвар шүү дээ. Цайвар тий өөр л сонирхолж хэлэхэд юу яасан шүү дээ. NBA-ийн жилэгт Golden State төрүүлсэн шүү. Golden State-ийн баг гэх юм уу? Жилигийн. Нөө Майкл ч явж байгаа юу? Ганц тоглосон шүү. Одоо энэ талаараас ярихгүй ш. Ганц нэг тоглосон шүү. Жилиг. Ганц гарсан тий. Жилиг шиг Самарлиг тэр өдөг ямар л юу хэлээ. Самарлиг шүү дээ. Жилиг чинь гол нь тэгээ цаад чи тэгээ тий Самарлиг шүү. Тэгээ гол нь цаад чи тэгээ тоглоод гавьсан юм уу? Ер нь давгүй тоглосон. Аралт марлтаас гоё байлээ. Царай төсөл гай. Тэгээ оролтыг хараад баг бол аавна гэж байхгүй шүү дээ. Статаараа л. Ер нь бол гэхдээ ер нь бол жоохон сэлгээ суулгасан. Нилийн тий. Гараагүй тий. Тэр суудлахсан. Сая ер нь ганц л гарч ирлээ. Тэр гарсан дээр гавьсан юм. Сайн тоглосон. Манай Майк бол ер нь яг системийн тоглосон. Тэгээ Facebook руу харахаар гавьсан. Самарлыг шаасан биш. Плас үрж. Манай ч сайн тоглосон байлаа. Ингээ болох хэрэгтэй. Жимгөөгөө. Бикойт. Нэр тоглоомгүй нэг хөөрхийн тэр ер нь тэгээ манайхан кино мэнэг нь хийхгүй пост хамгаалж байгаа хожигчлоо. Тэгээ давталж байгаа хожигдсан бол дахиад хамгаалахгүй яасан гэж хэлэх юм шүү. Ингээл нэг нь бол илүүг авцгүй угаасаа хамгаална шүү дээ. Ингээ шүү дээ гэл угаасаа. Тэр үс тэр үедээ яг гамблаа тэгээд сонгосон хамгааллын замаа сонгосон тэгэл яг Челси ч одоо яалаа. Тэгээд Энцо Марискага давтлаад байна өгч байгаа юм шиг давтлаад байна гэж хаалцсан чинь тэгэл байхгүй. Гэтэ бас зарим нэг ардын үгт бол хамгийн сайн хамгаалч нь давталгаа гэж байгаа шүү дээ. Тийм шүү. Гэтэ яг хамгийн гоё юм дээр нөгөө тайлбарлагч амгаа бол яг мэдэрсэн баг. Мэдэрсэн байл. Тэрнтэй яг гоё санал нийсэн би. Тэгэл амар гоё хаппи дууссан тэр тоглолт. Тэгээд тайлбарлагч гоё гэсэн чинь арай яаш хамгаалчихж байгаа. Тэгэр төрөгийн ч бас тэгээд ямар ч юм бэ маа мө түүхэл. Гуул нь тэгэл 70 гарцсан л та. Тийм 70 гарцсан багт хүн нь хамгаалсан чи яалаа байсан чинь. Тэгээд нэгэд болоод өнгөрсөн юм их тэгээд сайн муу. Миний хувьд бол зүгээр тэрэн дээр хожигдсан бол ер нь энэ дэлхийн авраг түүхлийнх байж л гэж би бодож байгаа. Тийш шүү. Толгойтой гэдгийг харуулчлаа шүү дээ. Толгойтой бай. Гэхдээ юу бол яачлаа. Гарааны арга нь гоё хийсэн тий. Өрт Тоттен зилгээгээр гусаа. Тоттен хэмээн тэр хамгаалагч бол үнэ өсгсөн. Францыг яаж доромжилж байгаа юм ааш. Тэр бол үнэ өсгсөн ш. Бүгд зилгээгээр гаргаж ирснээр 4-0 шиг ихний үе те. Тэгээ нөгөө хэдэн ч гэсэн жоохон тэгэл унжгаар мэдхгүй яа den сэтгэл зүйн бас финалын тоглох юмнаас тэг өөр үед юм болоо ч гэж. Бүр хаалгач маалгач өөрчлөлт 2 дугаар хаалгачаа тавьчих жоох. Тэр илгэлж байгаа шүү дээ. Тэр жоохон тэр сэтгэл зүйн байдаг баха та финалд. Одоо яг энэ хоёр улсын юмар авч үзүүлээд энэ хоёр ч одоо хүрлийн төлөө тоглохоор хараад биш үстэй. Тийм шүү. Одоо хүрэл медалаар нэг ангад цангаад байгаа юм улсууд биш үстэй. Зах зээлийн үнэлгээг нь харгаж гисэн наад хоёр чинь. Тийм хүмүүс одоо ингэ хүрлийн төлөө тоглохоор ч угаасаа цаанаасаа л баг нэг тийм хэн байд юм шүү. Би одоо тэгэж л одоо бодсон шүү дээ. Тэгэл амар байсан. Тэр яг тоглолтын амар барьжил арайчдээ тий. Барьжил хин Франц.
Эхний үе одоо яаж эхний үе яаж англиэс илгээд алуулчихж байгаа юм. Өө ард нөө олсон энэ нөөлсөн байсан л гэж дууссан. Одисо ямар их бөмбөг угааваа. Юу н Франц хожоор байсан шүү дээ. Одисо ч 3 дуу. Тэгээ одоо бас нэг жоохон яриа гараад л шүү дээ. Манай хүн чинь сэтгэл зүй муутай юм шүү дээ гэд. Лидер биш гэсэн үг үү тэгэхээр. Олиси. Яг сэтгэл санаа одоо яг тулцсан үед ангаад гэх юм. Гэтэ одоо ингээд тэр лидер биш л гэсэн үг шүү дээ. тэг өөр хүн талаас нь бодоход тэг чухал үед нэг бөмбөгнөөс зүхтаана гэдэг шүү дээ. Тэг нэг хэсэгтэй шийдвэр гаргахаас тийм нөхдөд чинь тэгэл том тоглолтод байхгүй л тийм шүү. Олисо бол тэгэл одоо Францыг авч явах хүн бол биш юм биш дээ. Одоо Дембеле маань одоо явж байгаа тэгэл нэг Мбаппе мэл Мбаппе ч ирж ийнэ. тэг үүрд юм шүү дээ. Завлагын одоо Яг тулсан газар Мбаппе л хийлээ шүү дээ. Зодож хийлээ шүү дээ. Тэгэл зарим тоглогч чинь тэгэл ер нь одоо тэг хүн л юм чи одоо дотроо боддсон юм шүү. Одоо тэгэл ямар нэгэн одоо тэгэл тэрийг одоо алдвал одоо Сакаг шин торгуул алдаад бүр Америкт Англич цовдлсон шүү дээ. Бараг л дүүжл авахнаас даалаад өгнө гэл. Тэгэл манай хүн чинь тэгэл торгуул зохиол. Тэгэл алдаал яасан. Тэгээд ч одоо тийм юмнаас зарим хуу хүний үүднээс зарим нь орог цухтаах юм шүү. Ер нь Шийддэг баг тийм. хэрэгтэй үед гэж бөмбөгөө авч яаж чавар газ бөмбөгөө өгчээ гэл. Тэгэл тэр нь одоо бараг олисон болох юм ээ шүү одоо. Халуун чих. Клубтээ одоо тэр чинь тэгэл одоо Байерн дээр амар л эс тэгээд. Яг үнэхээр тийм хэрүүл амнаас одоо цухтаах юм чаяасан. Тэр чинь одоо дэлхийн төв Тэгээ яг өөрт нь бөмбөг ирсэн байх тийм их юм бодохгүй л ах л та. Зүгээр байж байгаа л тийм л юм байна л та. мэдхгүй яах ч. Тэгэл дамжуулт юм. Юу. Энэ ч одоо угс англи руу дүглэхгүй байгаа тийм. Энцо Бернандес уулаасаа энэ бол одоо үнэхээр залхсан. Залхсан. Англиас залхсан, клубээсээ залхсан тий. Ганц найдвар нь дэлхийн аварга байлаа. Дэлхийн аварга дээр шатчихлаа, дуусчлаа. Өнөөдөр нөгөө зодон болсон шүү дээ. Аа. Тэр чинь өний юм хотлаа мэддэхгүй. Нөгөө хүн нэрснэ. Өнөөдөр Мессигийн талд орох шөөгч байсан гэдээ тоглолт дуусны дараа тэгж ирээд тэгээ гүйлсэн юм биш. Нэг тийм Магадгүй. Мессижтэй ер нь олон хөөрхөн дэмжлэгтэй явсан. Хөөрхөн точны гарнууд хөөрхөн тэр одоо хиний тэр нөгөө нэг англиг хождог тоглолтын дээр чинь тэр нөгөө нэг Ленси юу лөө, Спенси юу лөө. Аа. Тэрний хөлн дээр чинь нэдэрчээ цаашаа бөмбөргөө гүйж байгаа. Тэгээ нөгөөх нь нэг догонцоод байрал алдах акшн л баруун нараа дамжуулчихж байгаа юм л та. Тэгэхгүй тэр нэг наацхан л одоо нэг Нидерландын эсрэг өмнөх дэлхийн аварга тэр чинь зурагтаар бол тэгж харагдаагүй шүү дээ. Дараа нөгөө нэг сошиалор хажуунаас битсэн дээр өөр одоо Монголын зурагтаар би санахгүй гоо. Тэгтээ Вандик ч бүр ингээ ангаагаад дөрөгээд манай хүн баг гараараа залцсан юм аа шүү. Ангаагаад үлдээд байгаа шүү. Ер нь Месси бол ер нь хүн нэг ангаалгаад байгаа шүү. Ангаас л юм. Тэгэхээр яг иймэрхүү юм дээр хилмээр Ер нь ангаагаад байгаа шүү. хөл мөнгө тоглож байгаа киктэд дэлхийд. Тэгэл болсон болоогүй алдаан дээр алдаа гэж орилол хамаг тоглолтоосоо фокусноор аваад гараа явчихдаг байхгүй. Юу шүүл дуурахаар л зогсох хэрэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Тэр 1000 гар хөрнөө бүхс өрнөө өөр юм хөрнөө ерөөсө түүч хамаахгүй тэр бөмбөгний хойноос явж л байгаа. Худлаа гайхаж ингэж ангалдаж байгаа тэгээ алдчих. Тэгээд алдчихсан. Шийдвэр хаашаач гарч магадгүй байхгүй. Тийм л да. Тэгтээ бас тэр Шүүгчтэй шүүгчтэй хүүхдүүд ингэ нэг юм болохоор бүгдээрээ гараа өргөөр орилолтоо тоглолтоо хайч. Тэгээ фокус алдчихж байгаа. Тэгээ нөтгөн гол Монгол ямар юмны ваар байх тийм. Монголд маш тааргүй дээ тэгээ өрхий. Юусэд бөмбөгний хойноос явж явах хэрэгтэй байхгүй. Тийм үнийг ер нь ямар ч клуб авдаг шүү. Ш дахиад зогсож байгаа юм шүү. Чи битэн хүн айлгаад байл. Дараа нэр нь би өөрийнхөө оцсон дээр л яахаас. Одоо ч айгүй хөдөлгөөтэй юм аа. Тоглоомгүй нэр бөмбөгний хойноос явж л байх хэрэгтэй. Бөмбөгний хойноос явдаг хүнийг бол ямар ч баг аав. Бөмбөгний хүн одоо явдаг хүн чинь тэгэл одоо хин Швейцар юу Аргентинын тоглолтоо сэлгэнээс нөгөө хин гэж гарч ирлээ. Жаахан залгаа байсан. Аргентин дээр үү? Тий. Сүүлийн минутанд. Сүүлийн минут. одоо уг нь дэлхийн арга дээр ч бас тэр нэг сөөрхөн сэлгээ орсон шүү. нөгөө ямар порто юу үнд тоглоод байгаа лээ. Сая нөгөө хинтээ тоглосон финалийн өмнөх тоглолтын дээр Аргентин нөгөө хэнийг гаргасан шүү дээ. Нөгөө нэг хин бэлээ Атлетикогийн дасгалжуулагчийн хүү Симон. Тийм. Тэр одоо бас тэмцэгч билээ шүү дээ. Аа тэнцэн. Хөдөлмөрч хүүхэд байсан шүү дээ. Аа надад бас заадаг л байлгүйтэй гэртээ одоо ингэш одоо аав наална л тал. яаж бөмбөг яагаад Месси Аав төгөхгүй. бол алан дээ. Яагаад төгөхгүй байгаа юм чи? Яаж байгаа юм Аав чи? бол эвгүй гарш. Тэр нэг комогийн тэр Нико Паз гэдэг энэ үг нь эвгүй гарсан. Алмада гэж шүү дээ. Алмада нэг хөрөх тал байсан шүү. Тиаго Алмада гэдэг эднэр эвгүй. Хөрхөн Тэгэл одоо ингэ тоглогч чинь тэгэл одоо ерөөсөө
хоёр талтай байж ч л угаасаа зах зээл дээр үнэ нэмэх юм шүү. Одоо сүүлд гарсан нөгөө 8 ночоос тийм л уустай одоо. Одоо энэ зуны чи хамгийн өндөр нь бараг одоо одоогийн байдлаар нөгөө Андерсон гэдэг нөгөө Ноттингхэмээр Сити рүү явж байгаа. Тэгэл араас нь нөгөө Тоноли гэл. Тоноли одоо тийм их өндөр үнэ гэж хүмүүс. Тэгэл ингээ харахад дандаа л юунууд байгаа бас. Дандаа мидфилд, дандаа мидфилд эсвэл тэгэл централ дефенс гэл. Тэгэл адаглал манах хүртэл нөгөө Телемансыг авлаа шүү. Тэгэл эдгээр чинь яг л тоглолтыг харахаар одоо тэр Андерсон бол довтлдог юм байлээ, хамгаалалтаа хамгаалт юм блэг л хоёр талтай л тэгэл юм л та тэднээс ч тий. Одоо нөгөө нэг 4-3-3 4-3-3-ын 3 хагасын хоёр тал тэгээд байгаа байхгүй тий. Гүйдэг. Тэр нь тэгээд тэр чигээс нарийн юм байлээ. Бокс ту тэрийг бол бокс нэлээд судалсан. Бокс ту бокс гэж чинь хамгийн гоёос нь би бол Макалистер дуртай. Би бол угнаас энэ Тоноли гоё санагдаад шүү дээ. Одоо тэгээ энэ Копи Майно байна те. Эний чи одоо яг үнэндээ тэгэл заруул зархаж тэгтэл бас яг хэрэгтэй гэл байлгаад байгаа байхгүй. Гэтэ бас энэ одоо англи чинь тэгэл яг нөгөө топ хэдэн байгаа. Тэгээс дунд хэдээс нь надад Ньюкасл энэ төр ч бас өөр ингэ дээшлэх гээд том Астон Вилла 8 хийгээд байгаа санагдаад байгаа шүү дээ. Declan Rice ч одоо уул нь клубүүд бол нөгөө Beefslog-ыг хараад илүү гүний тий 3-ын чин голд тавих гэдэг. Мань хүн өөрөө бокс ту бокс явах гэдэг өөрийнх нь хүсэл нь. Тэгэл яг л иймэрхүү тоглогч нарыг хийт болж эхэлж шүү дээ. Тэгээ ер нь тэгэл сагсаар бол хоёр талтай. Хоёр тал тоглогч гэдэг байгаа шүү дээ. Хөл мөгдөр бол довтлончиг хамгааланчиг гэл. Тийм байж л одоо цалаа нэмэл илүү шүү. Одоо тэгэл өмнө өсгөөл. Яг тэрийг л яг хизэнээсээ л бокс ту бокс бол эрэлттэй байдгүй байдаг л та. Яг тэгэхээр ингэж их амар одоо энэ төвийн хагасууч гэж амар өндөр үнээр яаж байгаа юм ховор өстэй. Дандаа л одоо 8 минутыг харахаа ихэнх давтлагч эсвэл тэгэл вингерүүд. Тэгэл юм болгон Родригоос эхлэнэ гэдэг шиг тэгэл хагасаас л эхэлдэг байгаа байхгүй. Хагас л сайн байх хэрэгтэй болчихсон. Хайлт тэгэл нөгөө Энтони Гордон ч тэгэл Барсаар явахдаа нөгөө үеийнхэн доорлоо байхгүй үнэлгээ нь. Хамгийн өндөр нь одоо Андерсон байна. Дараа нь Тоноли гэж чинь дараа нь нөгөө Матеус Фернандес гэл. Тэгэл араас нь Энтони Гордон орж байгаа. Одоо Митиний өнтер явал бузар өвдөн шүү. Тэгээ ихний баг ингээд 6 7 8 юуны дандаа юу арийнхаа багт. Эсвэл хамгаалагч нар эсвэл төвийнх нь дандаа өмнө. Одоо адаглал Чоминийг ч аав ихэл 120-ыг өгдөө шүү. Тэгэхээр энэ хөл бөмбөг бас одоо бүх юм л чухал болчихд. Бүх байрлалаа. Тэгээ үл бөмбөгдөр бол уулаасаа л хоёр талд иднаач баг дутуу байхгүй. Дараа иж хоёр хөлөөрөө тоглоно дээ. Одоо ингээ хоёр тал дотроо одоо байрлал нөхөх юм. Нар ч бас үнэ нэмхийн тулд хоёр хөлөөрөө тоглоно гэдэг. Хоёр хөлөөрөө тоглоно, байрлалаа нөхдөг байх хэрэгтэй. Хүний орон зайд очих хэрэгтэй. Тэгэл цаанаас нь айкутай байх хэрэгтэй. Бөмбгүүлт сайхан. Хичээлээ сайн хийдэг байх хэрэгтэй. Толгойтой байх. Бэрхшээлгүй байх хэрэгтэй. Шүд нь орхоотаагүй байх хэрэгтэй. Шүд мүдэг бол засаадах шиг байгаа юм. Шүд гэснээс сая Манчестер ч нөгөө Эдерснийг Интерээс авах гээд эмнэлгийн үзлэгээр шүд авах болохгүй байсан юм шүү дээ. Аа. Шүдний орхоноос болоод бас 8 цуцлагдчихсан олон 8-нууд байдаг. Шүдний орхоноос л дөө. Тэр чинь тэгээ шүдийн годолдож аваад тэгээ шүдийн яслаад өгчдөг юм уу? Ямар учиртай вэ? Шүд Роналдо ч одоо Манюро орол аппарат хийстэй шүү. Спортинг дахт аппаратгүй хийстэй шүү. Одоо энэ шүд дутуу байхад авахгүй байгаад тийм зарим хөлөөгөө. Тийм. Шүдэн дутуу байвал авахгүй юм. Бүх юм болцоод идэв. Тэрхтэй ялгаатай. Тэр шүд хоёр чинь нарийн мянцсан уцаар холбоотой байдаг. Та яриас өнөдөр хэдэн асуулт. Хорхотой шүдтэй үнийг авахгүй юм тэр гэдэг. За 26 оны дэлхийн аваргын талаарх хэдэн асуулт хариулт явуулчаа. Нэг булангаа явуулч. Манай болгон. За энэ жилийн дэлхийн аварга шалруулах тэмцээний нийт хэдэн баг өрсөлдөж хэдэн тоглолт баг хийгдсэн бэ? Нийт 48 баг. Хэдэн тоглолт хийсэн юм ч одоо. 48 100 л дөө. Яг 48 баг нь бол зөв. Тий. Оролцож 100 хэдэн тоглолт уу? 200 юм. 104 тоглолт хийгдсэн байна. Цээжнийхээ бас 204. Түүхэнд хамгийн олон баг өрсөлд хамгийн том хэмжээний тэмцээн болж дээд амжилттай Үзэж байгаа. Өмнө хэдэн баг өрсөлдөг байсан бэ? 32. Замбрат. Одоо ингээд Америкууд одоо ингээд FIFA-д харуулж байгаа. Энэ тоглооморч бас мөнгө олж болд юм ба. Ингээс нугалж болд. Одоо энэ жилийн орлого нь 15 тэрбум доллар гэж байгаа. Тэгэхэд 22 оных чи бас рекорд байсан чи 6.2 хөлөө 3 тэрбум доллар гэж байгаа. Тэгэхэд ингээд бүр Америкт хийсэн бүр ингээд даблдаад ингээд нугалцсан баг.
Тэгвэл ингээ наач баг FIFA амтшаад баг одоо байн Америкт их гэдэг юм аа шээ баг. Хөл бөмбөгийн соёлоос бол шал өөр юм хийж л шүү дээ. Харин тийм мөнгө ингээл тэгэл ингээр Америкт ингээл мөнгө эргэлдэж байгаа юм. Үгүй юм уу Трамп ч хамаг юм байлаа. Хамаг хорыг готчихж байгаа байхгүй. Өдөрт одоо FIFA-ийн бодож байгаа. Тэр Канадыг яаж байгаа? Тэр төмрийнх нь утаа нь хилд авах юм бол татвар аавна гэж. Тэгээ нөгөө чи сандарсан да бүр юу? Тавтай юм. Кат гэвэр шүү донор. Нэр юм тамтай бас. Юм болгоны мөнгө болгоно аач чааш. Үл бөмбөгч Европтой бол бас мөнгө гэхээс илүү бас тэр чинь хүний баг шашингийн дараа ордог. Тийм шүү дээ. Эрчүүдийн гац үзэх юм биз дээ Европ. За хөлн бидлэгийн аврах хараад байгаа. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээний түүхэн заяа. Анх удаага хэрэгжүүлсэн Америкийн спорт соёлоос сэтгүүлсэн ямар шинэлэг үйл явдал пенальтийн тоглолтод болсон бэ? Одоо нөгөө NFL-ийн финал шиг тоглолт биш шүү дээ. NFL ч одоо дундуура бараг тэр чи одоо хідэн тэрбумаар хэмжигддэг ч гэлээ тэр ирэх юм. Яг тэр засварлагын нэг тоочны те. Тэрийгэ туршиж үзлээ. Тэр нэг л дэлхийн нийтээр хүчээр үзлээ. Би тэрийг бол хүлээнгээ унтаад гэсэн. Харт. Яаж хүлээсэн? Шакира ч яасан ч. Шакира сөөрхнөр байл шүү дээ. Болвол гоё бол. Ямар соёл юус ойлгохгүй. Байгалийн хуулийг зөрчиж байна. Тийм Крис юу лээ Coldplay хамтлагийн Крис Мартины найруулсан. Нүсэрт pop show болж Мадонна Шакира BTS-ийг одод дуулсан тэтгэв. Цээж уншлах шиг байна. За 2026 оны дэлхийн аваргын түүхэнд анх удаага хэдэн улс хамтран зохион байгуулсан бэ? 3. Европыг бол 3 хийж илүү. Урд байж тээ. 2 илүү. Зөөж. За жижиг. За сая юун дээр зогслоо. Зөв штэ явчлаа штэ шууд. Зөв дөрөшс. Ингэж явчлаа. Тийм штэ ингэж явчихсан. Сая юун дээр зогссон юм бэ? Асуулт хариулт штэ. Одоо сүүлийн асуултаа асуугаад дуусгаад байна. Энэ жилийн зав албан ёсны тоглолтын бөмбөг юу гэж нэрлсэн бэ? Adidas. Биш байлаа. Adidas. Энэ жилийн албан ёсны одоо мөн л ах та мөн тий. Нэр нь юу гэлээ нэг амтны нэртэй байсан уу тий? Golden Ball. Астон манзаа. Trump Ball юм болов уу? Тоглолт эхлэхээс л өмнө ярьж ирсэн. Хэсгийн тоглолтын үйл сонсож ирсэн. За амтнаар л нэрсэн. юу? Ер нь 3 улсын бэлэгдсэн нэртэй юм байна. Хин гэж. На зохиосон 3 л юм шүү. Канада, Мексик. Мехута юм уу? Тирянда гинэ. Тийм шүү дээ. Тирянда гэсэн. Шиба Кисаки Наадга чин кат. Үлсчиг хоёроо дараа нь үлсчин нүгш. Та хоёроос тэгээд асууя. Энэ жилдээ ямар баг харин энэ жилд за энэ одоо энэ хүнд тимийг бэлгүүн ахтал үгэд бас арай олон жил хөлбөмбөг үзлээ. өчтөр. Бид хоёрыг бол олон жил амьдралаа. Яг үннийг хэлэхэд энэ жилийн дэлхийн аварга арай л олон ласт дансуудтай тий. Тийм болохоор бүгдийг нь л яваасаа гэж бодсон. Тэгээд Хорватыг ч бас дотроо харж ил байлаа. Бас яваасаа тий. Тэгэл датсангүй. Үнэнд гүйцэгдлээ. Тэгэл өөр чи Роналдогоос яваасаа л бас үнэнд гүйцэгдлээ. Үнэн гэдэг их амар. Неймарыгаас бодж ил тэгэл үнэнд гүйцэгдлээ. Тэгэл эцсийн бүлэгтээ тэгэл би чадлаа. Месси маань үнэнд гүйцэгдлээ. Юу гэдэг үнэнд гүйцэгдлээ. Тэгэл эцсийн бүлэгтээ би чи Манчестерийнхаа хитийг л бэртчихгүй хүн шиг үрээд ирээсээ тэг. Энэ жил чи яг character-аа тоглох гэж байгаа болохоор бас бэртэл хоолныг бүрэн түүнэрээ тоглох лигээ эхлүүлчихээсэй гэж бодлоо. Тэгж байжсэн ч юм уу хөөх юм уу Мартинес мэн тэгээд цавин гимтчихгүй яач вэ тэгэл байхгүй бол ихний үед хилгээгээр л явчихлаа. Ямаал маань тэгээд аваргыг аварга гэдэг шиг юм. Ямаал тэгээд одоо банта уснаас баллан дээр банта уснаа Мессиг угаагаа хилцсэн мэлээ шүү дээ. Мессиг баг өөрөө угаагаа нөгөөд тийм гоё юм боллоо. Тэгээ Ямаал бол бас энэ дэлхийн аврах дээр айгүй гоё өөрийгөө харууллаа тий. Айгүй гоё тогтун тайван гоё тоглолт үзүүлээд. Багаараа тоглож чадлаа. Тий, яг өөрийгөө яг багийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаад. Тэрнээс яг Барсатай нэлээд олон гэмтэлтэй байсан. Ойлгохтой тоглоогүй байсан. Тэгээ дэлхийн аврах дээр багтаага гоё тоглолцлоо. Тэгвэл ер нь одоо дэлхийн аврах дээр үсэл хамгийн сайн яг одоо баг гэдэг байсан тэгэл бас Испани болж таарж байгаа юм шүү. Тийм. Чи ял баг дэмжижсэн. Би Франц. Испани төрүүлэхэд тэгэл яалтчгүй
хоёр жигүүрийн хамгаалагч амар чухал үүрэгтэй байлаа. Родри гимтэлгүй байлаа тий. Тэгээ Ямал их цэгцтэй тоглолцсон. Ер нь бүгдээрээ их замбраатай тоглолцсон юм. Тэр Испани бол яаж ч гэдэг гоё. Би бол хүний зүрхчин дотор хоёр тасалгаатай байдаг. Зүүн баруун гэх. Тэрэндээ зүүн дээр Роналдого, баруунда Францыг хичээлээ ажиллаа. Тэгээд наадах чи минийх одоо мангар олон ховдол руугаа чигцэн. Бид нар чи ховдол болгоно руугаа гэрийнхнийгаа чихээл бүх юмаа чихээл. Тэгээд одоо Монголын хөл бөмбөгийн холбоо сайхан болгоосаа тий. Үүсэх дэмжих багтай тий. Монголыг системээ сайжрах юм бол гадна татна хөөрхөн хүүхдүүд өнөөдөр 18 9 хүрч जैन тэгээд наацх нь гоё одоо стичонтой гоё одоо ногоон юмтай одоо байж болоод шүү дээ хүүхдэн мөртлөө тэр одоо Айсланд Норвей энэ чинь ингээд адилхан л үйл болдог мөртлөө ногоон амьд зүйлхтэй тоглоод болгоод байна. Бид нар ч гэсэн болгох боломжтой. Боломж нь бол зөндөл менежментийн асуудал байна. Тэгэл яг үүндээ менежмент зэгцэрчгээд жилийн дотор манай одоогийн гарааны 11 бол баг 10 солигдож гаднаас ирэхэд баг хангалттай бүгдлэх юм байна. Тэгээ ийм гоё цаг үе дээр бас шинжлэгдмээр байна гэж бодож байна. Үнэ. Тийм. Энэ бол дэлхийн одоо номер 1 спортод марах хүн байхгүй шүү дээ. Байхгүй. Бид нар саксыг үзэж байна. Дээрээс нь волейболыг үзэж байна. Тэ волейболыг ямар гоё үзэж байна тий. Тэгэхээр бид нар хөл бөмбөг үнэхээр одоо усаа. Одоо Монголд бол одоо хамгийн жалган тоглоно хөл бөмбөг л биш. Энэ нөгөө хоёр нь бүр тасарлаа шүү. Төхтэй байдаг шүү дээ. Хөлбөмбөг. Тий. Бид нар бол багтаа хоолдон хөөгдөн бүл тоглодог л шүү дээ. Сакс бол нэг сонирхдаг. Усуудыгаа дагаад бид нар хоккей тоглодог байлаа тий. Бид нар ч бас бөмбөгтэй хоккейгоор бас дэлхийн авраг тавьдаг байлаа шүү дээ. Тэгээд байхгүй болцлоо. Менежмент байхгүй юу ч байхгүй гэдэг. Шин төгсгөл ямар сони имгэнэлтэй ч юм шиг нэг имгэнэл баяр яслыг сони болоод байна шүү. Энэ жил бол харамсаад байгаа. Тийм юу дэмжлээ. Үзбекийг хараад атаарах ч юу би одоо. Үзбектэй яг нэг монголчуу тий. Тий царайг нь хараад айгу монгол хүмүүс яваад байгаа ч шиг харагдаж шүү. Нэр мөрн хүртэл тэр Үзбек хааны нэрээр Үзбек гэсэн ингээ баг манайгаж айл болох холбочих гээд наачих гээд нэг жоох өнгөтэй үтэй ми чинь ер нь альва ус өөртөө наадаг шүү дээ. Тэр шиг л байдаг. Тэгээд Үзбекийг харахад гоё байлаа. Тэгэл Хусанов чинь Манчестер Сити тоглож байна тий. Тэгэл гоё байлаа. Бид манай юмнууд ч одоо юу боллоо энэ жил Капа Вердегээд улс яг уу яла тий. Хүмүүс хайр татлаа тий үзэн штэ. Хамгийн гоё сошиал медиа гоё ойлгосон одоо Норвежчуудаа баярлалаа. Англи байна. Энэ жил би англиг дэмжижсэн. Англи гоё байлаа. Англи дээр аура тэр юм уу пенүүдийнх нь юунууд аяа гоё байсан. Дуулдаг гэдэг тэр. Тайлбар дээр бол амгаа гоё байсан. Тэгээд тайлбарлагч нар одоо бүгдийг нь ингээл нэг лаг болгох гээд бас нэг хитрхи их бас сурталчлаад бас хүлээлт үүсгээд байсан надад таалагддаг. Тэгээ ер нь зарим хүмүүс бас аяа муухай хандлтын төлөө бас ингээд нэг хот ингээд нэгнийхээ дис хийх гэсэн маягтай гараад зөндөөл. Манай тайлбарлагчтэй тэгээс тайлбарлагч юм хэцүү байсан. Тийм шүү дээ. Тэгээд яг тоглолтыг агшин яг тэр үеэр нэг яг тайлбарлаж яхад тэгсэнгүй. Өөрөөсний дараа ингээд манай баг тэгж ярьсангүй, хоцсон баг ярьсангүй гэж яриад байх бодлоо тийм нэг л санагдсан. Тэр ч бас одоо өөрийнхөө бүр ингээд 1000 ярмаар байгаа ч гэсэн тэр чи эфирийн цаана юу юм уу гэл хэм төөдөөс нийтдээ хамтаа сораал зарим нь одоо буруу хэлээд бараг ингээд гараараа алын шүү гэдэг юм уу. Тиймэрхүү хараад тахаар хэцүү хэлэхтэй. Амгаа бол гоё тайлбарсан. Айгуу гоё сүүлийн тоглолтууд амар мэдэрсэн гоё байсан. Манай заяа ах болоос гоё дуулд юм байна. Ядарга. Найранд 3 дуутай, наадамд 3 дуутай. Малаараа баахан дуулаа. За тэгээ энэ жилийнх бол миний хувьд анхны хөлбөмбөг үзэж байгаа зэл бол айгуу сонирхолтой л. За ингээд унаахан шинэ хөгжөөнд дэмжиж. Монголоос нэг хөгжөөнд дэмжиж гарч ирсэн шүү гэж. Шинэ юугаа үлгэд даа. Сугаар нь гоё ярих хэрэгтэй байсан. Миний хувьд бол шинэ Япон бол тэгэл тийж их сүртэй магтаад байх юм байхгүй зүгээр Азийн аврагт орж исэн бол Японыг амар гэж хэлж болно. Өмнө жил чинь Япон яадлаа. Энэ жил бол бас сөөрхөн явсан шүү дээ. Бүгдийг хожоо сенсацлаад. Одоогийн Испани шиг энэ жилдээ явсан шүү дээ. Гэтэ яг энэ жилийн Япон бол яалтчгүй нөгөө гоё хоёр товтлогч юм байгаагүй учраас тэгэл асуудал болсон. Солонгос жоохон аюутай те. Солонгос бол онцгүй байлаа. Тэгээ Япон чинь жид ингээд бүгдээрээ нэг гадаадад тоглолдог те. Тэгээ яг хатад бэлтгэм талтаас тэгээ хүмүүсээ алдчихарч байсан систем Солонгос бол нэг энэ тэнд нэг том зээрэнцэг шийдчихин те. Тэгээ дасгалжуулагч дээр аягүй хөөтэй байх шиг болно шүү дээ. Нэр энэ жил нэр нэг багууд бол дасгалжуулагч нар дээр амар хач холбогдол өгсөн. Тэгэх бах уу. Тэгээ солонгосч чинь баг солонгос очиж буцаад Америк хөвцөн гэсэн тийм. Одоо Почтины чинь жишээ нь Америк дээр очиж байгаа. Тэрнээс өөр клуб дээр очивол очихор байсан тий. Тэгжэл тэгээгүй. За тэгээл нэг хин чи
Канад ч бас дасгалжуулагч юу томилсон. Тэр бас ямар ч юм тэгэл коуч ч чухал юм шүү дээ. Барзил хүртэл анх удаа ингээл барзил биш хүн авч тавилаа. Анчлотыг найдсан тий. Анчлот бол тэгэл одоо жинхэнэ байгаа хөзрөөр тэгээ толтол явууллаа шүү дээ. Яах юм бол рапын одоо гарч ирэхгүй шүү дээ. Ер нь тэгээд тоглохоор байсан ч гэсэн тэгээ баг гарахгүй ч байгаа. Бараг зарим хүмүүс нь бараг наа чи бараг зүгээр байгаа юм шүү гэл. Барсагийнхан гэрээнд түлэгдээд байгаа юм шүү гэл. Тийм дэлс бол яриа гараад одоо бөө хил амлуул. Гэрээ гэдэг хэцүү. Тэгээ жишээ нь одоо жижиг клубүүдийн тоглогч нарын клубын гэрээ чинь бас айгүй адармаатай. Шигшээтэй бараг тоглох ирэхгүй шахуу. Гэрээнүүд байгаа шүү дээ. Бэртэл гинтлийн зардлыг шигшээ төлөмж гэдэг юм. Гарант тэгэл одоо хаалт хүртэл тэгэл суучаа өстэй ядраад байна гэл. Тэр чинь тэгэл миний ойлгосоор бас гэрээ мэрэний заан суухцаа юундаа баригдал хүнс л эх орныхон төлөө тоглож штэ. Суу ихэнч дайш тийм биз. Одоо ер нь бүх юм гэрээ ингэж төвөгтэй болцсон. Гэрээ одоо ер нь ор хүнчлэр хүртэл ордог болчихсон. Гэхдээ тэр бол тэр тэгтээс надад бол жоохон бас сонь санагдсан шүү. Таалан ч юм тэгээд одоо болохгүй нэгээс хоёр өнцгтэй л юм да тий. Одоо үнэхээр яг өөрөө болохгүйгаа мэдрээд за одоо болигээс суу. Зарим нь бол одоо болохгүйгаа мэдээд байгаа мөртөл их орондынхаа тэгээд тэгэхээр бас хоёр талтай л. Бас дээрээс нь шинэ генерашны хөл мөхч чинь бас бэртгээсээ өмнө болчих суучаа. Хүндэрж ихаар эдэргээ тий бас. Клубийнхаа карьерийг боддог болчиход шүү дээ. Тэгээ одоо ямар улс тийжэлтэй цус холилцсон болохоор дигдэм болоо. Бас нэг шазаахгүй болчиход шүү дээ. Зарим нь тий. Бас нэг зүтгэхгүй байгаа юм шиг бас харагдаад байна. Жинхэнэ халуун цуснаас зүтгэж байгаа маамал Латин Америкууд л шиг байна дөө. Харин очвол тэг картелууд нь буучих гадаа ч юм шиг хэцүү маас нэг бодлоо гэж. Тэгээд одоо хүмүүстэй хэлэхэд бол урбан тавка аваарай. Карпа үртэйгээ нэг хаалгач байгаа зү. Тий. Инглээ мад гэрээ их гэж байгаа шүү нэр. Мазан хол юу лээ. Тэгэхгүй Мазанов ч юм уу. Мазанов ч лөө. Тэрний нэртэй тийм нэг жижиг юу одоо далаагаас нэг олцсон юм уу яасан. Тэгээд тэр нь тийм нэр өгсөн гэдэг байгаа юм. Гэдэг юм л шүү. Магтах. Манай өнчөд нэр Донг гэдэг л юу гэдэг нэг Хисаа. Интер Майами руу явна гэдэг бас. Тийм юу шин төрлийн тийм болоод тэрийга тэгээд Интер Майами юу ч л нэг Мессиг тоглоод байгаа. Арай өөр баг байна. Тийш ер нь явж их шиг байна. Гэрээ хийчлээ баг. Тэр одоо 40 гараад ингээд хөл бөмбөгийн дэлхийн аргачлаас өгөөчтэй юм да. Нэг хүнийг амьдралын ингээд дөрөв төргээд өглөө шүү дээ. Ер нь бүгдийн зардаг шүү. Ер нь бүгдийн гэтээ Капа өртөө бол энэ жил айгүй олон тоглогч харуулаа хэлгүүтэй. Аргентины гол хийдэг залуу бол олон хөдөлгөөнтэй залуу шиг. Одоо ингээд наацх нь аялжуулчлалдаг л нэмэгдэнэс дээ. Тийм шүү. Тэгэл Эмбамо илүү биш хэм бэлээ. Эмболооч одоо өөрийнхөө малыг сайхан тунхаглалаа тэгээд. За дэлхийн арга зарим хүндээ одоо ашигтай, зарим хүндээ одоо хартай. Гайлаа нэр. Тийм л. За тийм л энэ энэ жилийн дэлхийн тийм одоо Леброн маань нэр ирэх гэдэг байгаа шүү. Дримод гэрэж 23 гэсэн дугаараа. За хүчтэй болсон. 23 гэсэн дугаараас татгалзаад Леброн тавих гэдэг юм. За энэ хоёр ч одоо тэгвэл хөл бөмбөгөр одоо Месси, Роналдо хоёр л нэг баг тоглоно л гэсэн. Тэгээд Дримод гэрээ Стив Кэр, Леброн Джеймстэй Борзин гэсэн ба штэ өстой. Наач одоо наа нэрүүд чинь сонсох энэ баг бол ахмадын залбаа гэж. Нэг л амар сайх талбай дээр гараад авсан залуу учраас бас амар сая Summer League-ийн MVP болсон мэт л. Ер нь ахмадын залбаа л гэж үг санаанд орж байна. гэж манай нөхрийн тоглож байгаа юм. Тэр мөн хүүхдийг хайчаач те. Тэр мөн Майкл цай. За Майкл Джексоныг хоёроо. Оо яа тий урбан ток шиг үзгээ болцгоо. Тэ манайхныг юм cancel хийл. Бөөн Вьетнамуудаар тэгэл. Гурлаа эхлэх гэж cancel болчих тийм шүү. Бүр од болоо. Вьетнам руу гараад од. Муу юм яриаг битээс хав ирдэг. Нэг зовцсон юм баг. 50% хөлбөмбөг. Манай юмнаас бол авах ч юм би хаях ч юм бараг байхгүй. Дээ. Би бол Гринти гэдэг лэгдэг л байна. Грин флаг шүү. Би дотроо боддоо шүү. Гэр цэвэрлэх хань, жолоо барих хань гэдэг. Тийм шүү. Тэр нь хантай шүү. Манай хань. Үнэхээр бачуураад тэг гэртээ ингээ үнэхээр бачуурцсан байгаа бол доор бидрийг муулж олно шүү. Байга. Одоо манайхан бүр амар муулахгүй шүү. Маа болдоо гомддөө шүү. Манайхан гэдэг нэг балер нэг хогийн аккаунтаас хөгийн хөсрийн үгтэй юм бичдэг бол болох хэрэгтэй. Тэр чинь манай найз шүү. Доор нэг юм бичсэн. Бичиж байгаа нь дандаа өөрийнх үдэ шүү. Тэгээ манай найз бичсэн байлээ. Тоглоомч юм одоо манайхан энэ комент дэр юм бичиж тийм яасан завтай байж. Би ойлгосноор одоо нэг дотроо бачуураал тэгэл хэрүүл мөрүүлэх нь гоё болно шүү дээ. Тэгэхээр л ингээ хэрэлддэг юм болол гэж байна. Арчаагүй үнэлэх тийм шүү. Наана ил нэг одоо юугаар хийж чадахгүй юм бол яг мен аккаунтад явахгүй зүгээр нэг
Fake account шууд. Бизнес нэрээ тэр наадмаар одоо тэр наара нөхөртөөгөө ямар гачийн үүсээ. Тэрийг яах гэдэг юм бэ та? Тиймэр инээ тэр яаж байгаа энэ одоо хөөхөн үгдийн үн шоглоод ингээ чинь торцог морцог шиг юм тавьж яаж толгоо молгоо наад тийм. Тийм. Сахын насууд яаж өөрөг зураг нь малгайтай юм уу? Малгайтай. Дагцтай. Чи нөгөө нэг хилийн цаан хальт гүйлгэж чинь нэг гомбоос өөрхийн шоудер үгч юм сууж явахгүй. Наа чи яашгүй. Эсрэг ертөнцид Нара мөнхтөн бүр хоёр чинь нэг тэгээ тэр хоёрыг найзлаа хоёр чинь нэг ингээ хасаад байсан шиг. Мазгнуулаа. Бас тийм яваадсан те. Одоо баг ялахдаггүй. Ингээ намайг ингээ зах зээлээс. Одоо би өөртөө Instagram дээр нэг хөөрхөн охины рeel харж ингээ ороо харсан чи Пүү ямар аюултай бэ. Яг жинхэнэ ус засанд ороод сүүлийн хөлбөмбөг мөчөө бүгд өгнөсөн шүү дээ. Өгцөн гоё л өгч. Америк соёл одоо ингээ яа энэ би явах гэсэн үг. энд одоо энэ бэ нөгөө NFL энэ ч өгөхдөө энийг өгөөд нэг сайттай юм. Бүгдийн нэг саяцаар тэгэл ерөнхий багцаал авд юм шүү. Энд чинь тэгэл гэж байна. Гацаа шавд тэгэл Тэр бас нэг шүү дээ. Инч Тэр бас нэг шүү дээ. Тэгээд одоо хөлбөмбөг дахиад Америкт одоо бас дахиад хил амтаа болох. Гай одоо тэгтээ Трамп арай л муухай бузрлалаа шүү, бас муухай доромжллаа шүү. Сүүлийн тэр ерөнхийлөгч бүр хэлээ. Улаан хуудас мууцлаа л те. Яаж вэ? Тэгтээ яг одоо үнэхээр мөнгө хийхээ бодоод одоо Америкт хийх нь ашигтай юм байна. Ашигтайг нь харлаа Америкчууд мөнгөтэй юм байна, бяртай юм байна. Дэлхийд мэдрүүлээ. $45,000 ч гэж яах нэг суудлаад юу гэсэн ч үгүй. Ядаргаа одоо дахиад Америк руу тийг зовж үзэх гэж те. Яг үннийг хэлгээд. Аюу зовлт үзэгч талаас. Тэгээд нөгөө юу байгаад байгаа шүү дээ. Америк гэхэр чинь нөгөө нэг бусад нэг зарим жижиг орнууд байгаад байгаа шүү дээ. Иран нөгөө дайнтай орнуудын тоглогч нараа тэднээс ч ад үзээд байгаа шүү дээ. Завааруулаад байгаа байхгүй. Хоёр орнд виз мэзэхгүй те. Америкт юу ярих вэ? Трампт юу ярих вэ? Одоо нэг би бол дэлхийн аврагын хятадд болох байгаа л гэж бодсон. Тэрхэн болоод юм. Хятад бол одоо уг нь бяртай да. Одоо ч ер нь хийвэл хийн дээ. Өдөртийн нэр нэг жижиг нэг хотод яхад л яг үү. Би бол хятадд бол хийчвэл манус нэг сайхан 2008 оны олимпишг нэг сайхан үзчихсэн. Цовдаг да. Зөөр зээл аваад явж. Тэгээ гоё байхгүй тий. Америк чинь сая ямар их цензур тавьчихва тий. Аюу зовлонтой болгоо яцсан. Тэгэл одоо хүн амтны үзэж мэдзэл. Тэгээ хөөх юм манус шиг нөхдүүд чинь Канад манадаар л үзлээ шүү дээ яасан юм. Ихэнх нь ер нь Мексикээс үзсэн бахаа шүү. Жири ард иргэд болоо шүү. Канадын виз мэдүүлэл хөөх юм үзсэн боллоо доо чаас. Тэгтээ гоё л манай мамглан ах маань уйлаа та шүү. Тэр жоохон pop явсан. Таны яриа юу үйлдэл ах. Таныг ярихаар одоо чанаа яад юм. Нэг юм байд юм байлээ шүү. Яг юм те гоё юм үзэхээрээс яалч нөлөөс гардыг байлээ. Тэгээ үдсэн хөлбөмбөг яг студент үдчихсэн хүмүүсээс би асуудаг л та. Би ч өөрөө үдсээгүй юм чи. Би асуудаг л амар гоёо л гэдэг байхгүй. Аавар байдаг баха. Чи зурагтайхаа зайл гэ намайг гэсэн. Энэ шал өөр гэдэг байгаа. Ах ч одоо байнга зурагтаар үзээд нөгөө миний кинонуудыг хулгайсаа үздэг. Миний киног хулгайсаа дээр үздэг. Ингээд нөгөө 888 хийхэр чи нэг тоглогчдод танилцуулахаар нэг бөмбөг жонглоор дол нэг жижигүрийн юм хийдэн шүү дээ. Тэр мэрийгээ болжтлон ухтаа гэж бодсон чинь тэр тоглолтын өмнө нөгөө нэг одоот чинь тэр мэрийгээ хийхэр шал өргөж шүү дээ. Наадалч амар гоё гэж шүү дээ. Тэгдэг өх. Роналдо бас нэг үдчих хөтөлөн байсангүй. Тэр яг степигээ үзээд өгөх л болно даа. Насаараа муулж явсан тоглогчийгоо очиод амдэр нь үзсэн чи ямар амар гоё тоглогч вэ гэд ирсэн. Одоо тэр Диаго Коста нөгөө Челсигийн Испанд тоглосон Бразил цустай нөхрийг мэдгүй та нар. Үгүй. Амар хэрүүлж тоглогч төвий. Тэрийг үзсэн залуу надад тэгжсэн байхгүй. Би чинь тэрийг үзсэн яа Диаго Коста гэдэг Бразил гаралтай Испани төвийн тоглогч. Юбиг авч байгаа. Челси тоглосон. Нөгөө нэг л яваал шүү дээ авцсан гэсэн. Ямар удаа байд. Наа чи минутаар байд. Тэгэл би чи. Гэхдээ үнэн нийт гараад ирсэн мэл шүү дээ 17,000 л болно. Пүүс. Тэгээ манай тэр хэлжсэн баг. Костад амар дургу байхгүй. Энэ Челсигийн эсрэг Арсеналын фанат болохоор. Тэгээд Костагтай тоглосон тоглолтыг үзсэн чинь Коста ч амар юм байна. Үнэн гоё юм байна гэдээ ирсэн шүү дээ. Авийн нагаас мэддэг ах байна. Тэр нэг гоё л үүд юм шиг.
Өөр юу вэ? Тэг ингээд дуусахгүй тий. Тэгээ болдоо хэлэх үг байна. Байхгүй тий. За тэгээ бид гур бол одоо дараагийн 7 хоногоос дандаа гоё 8-8-тай таарсан спорттой болсон болоо. Спортын гадуур ховж хэрүүл оруулаа. Тийм 7 хоног болгоо ярина. Тийм тэгээ мэдээлэл авъя бол бид нартай ойрхон. нэр спонсоргүй л байгаа шүү. Одоо хүртэл өлсөө. Спонсор гарч ирэл нэрээ царайгаа гаргана гэж. Тэр ч бараг тэгж хэлээ бараг 10 жил болоо. Сүүлдээ бүр нийгмээр бүр мань иддэг тавиад за энэ хитийг царайг харъя гэж. Манайх гэхдээ нийгмээс арай л амар сэвж шүү гэдэггүй юу. За дуусах надад. Дуусахын даралтай. Арахгүй бахар яаж дуусах юм бэ? Манайха баяртай сайхан амраарай. Амаа угааж гараарай.